Ийм болцсон байна. Тэгээ энд их айгүй гой газар бас барьсан байна. Нэг удаагүй л юм шиг. За ингээл явж ин да. За нэг ийм урттай тарлаа. Яхаа би ч нөгөө бүр өсвөлийн тайганагараас баруун тайгаа алхаж итэр явж исэн шүү дээ. Тэгээ асфальт тайхан л бас яг өстө явган алхаад явган буужсэн. Сон зүйлтэй зөндөө л таарч исэн л та. Тэр нь олон цагаар алхах гэж байгаа бол амьсгалаа зохицуулаад алхалтаа нэгэн жигдэл байлгуул зүгээр. Нэг бол нэг хэсэг хугацаанд жоохон түргэн, хэсэг хугацаанд жоохон удаан гэх мэт ингээд явахгүй хит шахаад байх юм бол хурдан ядар нам цангана, хурдан өлснө. Тэгээ ер нь яг ингээд яг байгальд ингээд алхаад ч юм ингээд явж байгаа нэгсэнд оюун санааны бас нэг төвлөрөл байгаа юм л да. Өөрийг илүү чагнах, илүү их өөртөө ярилцах, өөрийнхөө асуудлуудыг олж нээх. За тэгэл нэг гарц гаргалгааг олох гэх мэт. Одоо л явах те бид нар хитрхи амар орчинд байгаад байгаа шүү дээ. Тэгээ нэг жижигэн зүйл дээр айгүй их зовдөг болсон. Бүр ингээд тэр далавгаан тэмдэглэл итер тэр байдгийг. Хуучин цагт бөөнөр итер бол одоо тэр хөвсгөл нуурыг бүтэн тойрч тэгэж одоо ороолж ингэж бөөлж явж байгаад жинхэнэ бөө болдог байсан итер гэдэг яг. Гэхдээ хүн болгон тийх албатай биш л те. Гэхдээ ерөн зүгээр яг гол хэлэх гээд байгаа санаа маань 5 дахьтай бүсээсэл гол нь гарах хэрэгтэй. Тэгжий чи оюун санааны хувьд ч тэр бие бэлдрийн хувьд ч тэр илүү хүчрэх чинь. Түнс биш яахтай зүгээр нэг сайн машинаар зам хурдан туулаад тий. Тэгэл нэг овоон дээр очиод зураг даруулаад тэгэл нэг юм өргөсөн болоод тэгэл болдог бол нэрээ аль хэдийн болж л байгаа байлгүй тий. Хүмүүс чинь тийм юм дээ шүү дээ. Тэгэхээр ер нь аливаа юм дээр тэмцэл зүтгэл гаргаж иж яг илүү их одоо юу гэдэг илүү амттай их хүртэнэ. Тий. Илүү их зүйлийг мэдэрнэ. Тэгээ ер нь бүгд заавал ингэж начиг явж явах хэрэгтэй биш л дээ. Гэтэл ер нь бид нар ямар нэгэн байдлаар яг өөрийн хүчээр цэвэр одоо өөрийнхөө сул дорой байдалтайгаа тэмцэл авах хэрэгтэй. Тэ. Ялангуяа би яг зүгээр боддог байхгүй. Ялангуяа бүх хүмүүс бол ингээл нэг юм хотын ингээл нэг тийм стресстэй хэрнээ бүх юм нөгөө хүний тав тух нэг аятай тухтай байдлыг ингээ хангахыг зорьсон нэг тийм газар бол ингээ одоо нэр яг л тэ болохгүй ч юм байхгүй. Гэтэл тэгэл 10 жил өнгөрнө 20 жил өнгөрнө нэг тийм сүттэй ялгаа бол байхгүй шүү дээ. Тэгээ би ингээд ерөөдөө хуурал зүнхлээ явчихдаг. Тэгэл яг нэг жоохон амсгийсэн үедээ төглөөд хуураад дуртай. Тэр ч надад их таалагддаг. За тэгээд одоо энэ бичлэгүүдээ эвлүүлээд яг нэг бүтэн болгоод гаргана. Тэгээд сонь газруудаа явдна орой үуч тэргээл одоо утгаас наад жарах гэж байгаа шиг байна. Тэр найз харанхуугаас хинч айдгүй. Харанхууд юу байгаа бол гэж айдаг. Тэр юу байгаа вэ гэдгийг чи өөрөө л бодож олж идэг. Тэгэхээр чи өөрөө айцл байдаг. Зя аль болох жимгүй эсгээр нь явъя гэсэн бас нэлээд баттай байна. Одоо утгаас нар жаргах гэж шиг байна. Өдөр бол гэхдээ хайцангуй хурцсан. Ингэж явж явах надад нэг юм санаанд орлоо л доо. Асал тайхал яг явган алхаж гарч ирсэн. Юу Бацанбүр сумаас цэцэгт нуух хүртэл машинт яваа тэндээсээ шууд дан явган билээсэн тэгээ бүр. Нилээ баг 3 хоног 4 хоног алхаад бас нэг 2-3 хоног уруудж ирсэн. Тэгж яах нь бороо өтер ороод тэгээ асал тайхныг орой дээр гарч явах айгу хүчтэй бороо орчихсон байхгүй. Аян гитэр захиал. Тэр бол үнэхээр амар
сүртэй үзэгдлээ та. Би бол тэгж их сүрдэж бараг үзээгүй. Амар ингээд хүчтэй аян зогсон зүйл бүр үнэхээр нэг тэр явыг тэр чигт нь гэрэлтүүлээл. Яа тэгээд хөвсгөлийн тэр одоо цагаан сумаас хармаа тэгээд баруун тайх тэр мэнх болог руу очижсэн байхгүй. Би буцахтаа алхаж ийсэн. Тэгээ буцахтаа алхаа явж ийсэн чинь айгүй хүчтэй бороо орсноо буцаж нар гарснаа. Тэгснэ салхилаад баг байгалийн нөгөө нэг 2-3 үлрэрлийг баг нэг цагийн дотор үтцсэн байсан. Тэгээ сонирхолтой би зөндөө газруудаар ганцаараа дээр хоноод явж үзчихсэн. Тэгэл сонь юм зөндөө л бас тохиолдол юм. Зарим нь яриулж баг хүмүүс үнэмшгэрэх. Тэр нөгөө чөтгөрийн гал, хээрийн гал мал гэдэг эдгийг бол өстой зөндөө арчсан. Энэ бол нэлээ жимгүү хэсгэр нь бол нэлээ шүгүүл юм байна. Одоо ч ингээ баг цагийн дараа л нар жаргалаа та. За ингээд жим дахгүй алхахаар бас мод сүлжиж явах гэж бас тэр л жоохон төвөгтэй юм байна да. За ингээл байж юм да. За нилээдэн цаг ажиллаа. Ойрд бол алхаагүй жоохон хэсэг жоохон амсгацсан. Тэгтээ гайгүй. Би өмнө нэг нилээ удаа алхаж ирсэн. Тэгээд тэр үднийг нэг юм ойлгож ирсэн юм юу гэхээр хүн явж өөрийнхөө зовлонгийн бүтээгч нь бас өөрийнхөө жаргалын бүтээгч нь байдаг юм л. Тэгээд бид нар дэндүү зүйлийг мартчихийдэг. Дэндүү шаардлагагүй зүйл хөндөж явах юм бэл. Тэрийг л ойлгосон. Тэгээд хүн бас цагаад талахаар амьдрахын төлөө маш их одоо юу гэдэг хичээл зүтгэл гаргадаг. Яг нэг одоо нэг цагаад талахаар хүмүүс нэрээ амьдрал үнэхээр л хайртай байт юм билээ. Амьдрахын төлөө тэмцэж байгаа тэр тэмцэл тэр хүнээс маш их хүчийг төсөөлөөгүй хүчийг гаргаж ирч чадсан юм билээ. Би одоо тэр яг тайгаас уруудаа буцаа явж байхдаа нар жаргах гэдэг ийжсэн. Маш хүлсцэн байсан. Дээрс нь айгүй удаа алхацсан, айгүй ядарсан байсан. Батгаа зам гэтээ. Тэгсэн ч гэсэндээ яг ингээд цагаад талахаар зогсохгүй ямар ч байсан ингээд өнөөдөртөө нэг айл ч юм уу хүний бараа харна гэж бодоод бүр өгсөөр ороо ямар ч үгүй хичнээн ядарч ийсэн ч гэсэн юусоо зогсохгүй л яваадсан. Тэгээд цагаад талахаар хүн бас тэгэл аюу хичээл зүтгэл гаргадаг юм байл. Нэг юмтай нэг айгаад байгаа зүйлтийг ингээд яг ингээд нүүрт болчих юм бол хүн бол яах вэ? Тэгээд ер нь дасан зохицдог юм байл. Анхандаа их эвгүй л байдаг гэсэн. Үгүй чинь нэлээ олон жилийн өмнөөс ганцаар энэ тэрнгүүр явж үлдсэн. Тэгээд яг уулын модонд харанхууд хүн цагаад талахаар ганцаараа ч гэсэндээ тэгэл хондгол юм байл. Хиндээ ч их сонио. Ер нь энэ ой модон дотор ч шөнө өдрөөсөө илүү их чимээтэй. Өөс янз янзын дуулдаа л энэ хүн алхаад байгаа юм шиг, тэнч хүн амтан яваад байгаа юм шиг, янз янзын дураад байгаа юм шиг ингээд илүү их чимээтэй. Тэр үед хүн илүү их нэг цорог болчихдог ч юм уу. Тэгэл янз янз юм харагдаж байгаа юм шиг. Тэгээ сүүлдээ болохоор нэг юусе тох болчих л доо. Баг нөгөө янз янзын юм сонсохдгоо болчих. Тэгэхээр өөрөө өөрийнхөө айцыг тархиндаа боловсруулаад тэгэл хиндээсээ айгаад байгаа л та. За ийм нэлээ хөсөр явчих шүү. Жохон урууч. За тэг ямар ч өдөртөө нар жаргаад тас харахгүй болохоос өмнө нэг айтаахан газар хонох газар болох нь. За тэгэл үргэлжлэсээр байна да. Бодохгүй. Харанхуй боллоо. Тэгээ одоо би ер нь их цаашдаа болохоор айгүй өөр олон зүйлүүдийн талаар төлөвлөж байгаа. Тэгээд бас их тийм зөвхөн бөөмөргөлтэй холбоотой биш. Өөр сэдвүүдийг хөндөж ирнэ ярих гэсэн бодолтой байгаа. Гэтэ тэдгээр хийхээс өмнө ямар ч зүйл өөрөө
одоо ярьж хэлэх гээд байгаа зүйлийг утга учир бүрэн дээр ойлгох хэрэгтэй. За ингэж байгаа нэг хэсэг хуураа татсан юм да. Ер нь хүмүүс айдгүй юм л гэдэг юм. Ер нь л яг бодит амьдрал дээр хамгийн үнэн зүйл бол хүн байгаа газар л хамгийн их аюул байдаг. Гэхдээ ер нь ингээд би ингээд энэ тэрнгүүр ингээд явж байхдаа хүн бас өөрсдөө асуудал зовлонд айгүй дуртай байдаг юм байна те. Бид нар чи өстой нөгөө нэг Улаанбаатар хотыг хараагаад зүхэл өстой төгжрэлтэй итэр гэдэг байгаа боловч цагаат болохоор тэрэндээ хайртай л байдаг юм билээ хүн. Нөгөө бухимдаад байгаа, хэрэгдээд байгаа, маргалдаад байгаа хүмүүстэй хүртэл айгүй хайртай л байдаг юм билээ. Тэг хүн явж нөгөө нэг өөрийнхөө цовлон тэр юмтаа л өөрөө зууралдах их дуртай. Тийм л байдаг юм байна. Тэгээд хүний одоо ер нь бидний нүдэнд бол юу ч төгс биш болсон. Юу ч тийм толцсон мэдрэмж авах байлгүй. Дандаа л ямар нэг юм голж идэг. Бүх хэмийг голж идэг болчихсон. Яг тэр дугаасна ингээд нийгмийн өнгөсөд байгаа тэгэл хүн улам бүр илхраад байгааг хэл шинжтэй. Яг ингээд би өөрөө нөө бөөн болохоор ч тийм юм уу ер нь ингээд яг тодорхой хэмжээнд яг энэ одоо хөнгөө яг энэ хамт байгаль гараад ирэхээр аюух энерги исчүүц сэлбдэг. Тэгээд нэг хэсэг явсны дараа бол нэг юм бол нэг тийм бас яг жижиг сайжиг юм бол ерөөс нэг асуудал биш юм шиг санагддаг. За тэгэнд бол олон бас тийм сайн үр дүн гардаг юм аа. Үнсэл юу гэдэг юм бэ? Энд ч нэг янз янз юм одоо юу гэдэг нь оролдоол хөндөөл дахин барин татн буулган гэх тийм дэ бол биш байхгүй юу? Чи зүгээр л орчноо мэдрэх хэрэгтэй. Эсвэл өөрийгөө илүү таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд юмсын мөн чанарыг нь ойлгоод ирэхийн алдад хариулт нь ямар энгийн байсан бэ гэдгийг ойлгоно л доо. Хариулт нь үнэхээр энгийн байсан юм байна гэдгийг аягүй сайн ойлгоно. Юу н жинхэнэ бөө болоод тэгээ дараа нь одоо юу гэдэг хүнд тусалж байдаг тийм одоо эрхтэй чадaltaй болохын тулд чи эхлээд олон юмнаас татгалзах шаардлагатай. Маш олон юмнаас. Тэгжөөж л яг бодтой одоо юу гэдэг үр дүн гарна. Тэгэхээр хуучин цагт бөөнөр бол одоо зарим тэр бөөнөрийн түүхэнд бол бүр 18 студио бүр алга болсон гэж байгаа. Уул мод руу ороод. Тэгээд 4-5 жилийн дараа өстө амар бөө болсон хүрээд ирдэг байсан гэж байна. Тэгээ нөө хорвоогийн сайн муу бүх юмтай яг энэ дан ганц биеэр толж байгаа байхгүй юу. Тэгээд ирэхийн алдаа тэр хүн чинь олон талаараа маш хүчрхэг болж байгаа. Тэгээ бөөнөс чинь тэгээд яг хуу хингэргэндээ хамаг юм багтаагаад энэ зэрэгөөр явдаг. Эсвэл хуур манжгаа ч юм аваад маш олон газар стол нүүс сүнстэй чөтгөрсдөр 9 шидийн юмтай нэг толж ийж нөхцчийж тэгээ 9 шидэн бүрдсэн жинхэнэ бөөн авьяас бэлгэлтээ тэр бөөхөн төрж байгаа байхгүй юу. Энийг хүмүүс ойлгох юм өдөө техник бөө боллоо гэх нэг баг дараа жил нь баг тэр жилдээ ч шам босгоод байд юм уу яа тийм тэгэл баг нэг чанарт яваад ирсэн гэл маргааш нь засал их гэл хүн үзэх гэл сууж идэг мэрэгэн түргэн хүний дүрд орцсон явж идэв юм лээ шүү дээ. Тэгээ ингэсэн хүмүүс тэгэл замлал нь бол их хвчлэг уддгүй юм билээ те. Тэгээ яг болоо хөтөд явсан хүмүүс нь байдаг л байл. Гэхдээ чи юу мэддэг юм бэ гэдгээл өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй. Би юу мэддэг юм бэ? Би юу сурсан юм бэ? Би юу чаддаг юм бэ? Тэ? Би энэ өөрийнхөө өмнө суудсан байгаа хүнээс илүү сэтгэдэг, илүү чадaltaй, илүү ухаантай ядаж хүн болсон юм уу гэдэг л чухал байхгүй юу? Тэр л чамд айгүй том хариулт өгнө. Тэгэл яг үндсэн гол тэр юм чид өөрийгөө бүрэн мэдрээд ойлгоод ухаарад дэлхийн алдад нэг сони юм хэлэхэд
хүний зовлон бол бараг л чамтай ярина. Тэгээд энийг яг мэдэрч үзсэн хүмүүс байдаг бохоо. За тэгээд цэнийг амнах хэрэгтэй. Би бас орой бас харанхуй болохоор бас бичлэг хий гэж бодоод байна. Тэгээд цэнийг нэлээд баг байгаа. За бараг л харанхуй боллоо доо. Тэгээд энэний орой дээр гарч байгаа л цаашаага хааш явах шийдэн. Ерөнхийдөө бол энэ мод руу л орно доо. За ингэж ишиг орно доо. Хүү. Дажгүй шүү. Хүү. За энэ ч би барыг харагдчихэв нөө. Ингээл харанхуй болчлоо. Гэтэ гайгүй байгааг бас. Нилээн зам туулцсан. Тэр нэг иймэрхүүл байна да. Модон тонд. Айгаад ах чинь бол байхгүй л те. Өмнөөс зөндөө явжсан бас тодорхой хэмжээнд туршлагатай тэгнээс очроо гарцсан болохоор ер нь дайжгүй. За тэгэл ингээл үргэлжлүүлэн дээ. Гэтэ орой бол угаасаа модон дунд бол алхна гэж байхгүй. Тийм учраас нэг газар унтаж амархаал бутсан дээрэлтэй. Од мич тарсан шиг. Гэтэ одоо бас яг нойр хүрдгүү маа. Гийлцээр байгаа баг үрд цайлгачдаг юм. Тэгсэн ч гэсэн үргэлжлүүлэл явна да.